Сайн байцгаана уу? My Twist podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаарын зочноор нэгэн хүндтэй зочныг та бүхэнтэйгээ уулзуулахаар би мөн өөрөө ярилцахаар ирсэн байгаа. Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Пүрэв Сүрэн. За өнөөдрийн мэндийг хүргэе. За мэндий. Урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. За зарим нэгэн хүмүүс бас нөгөө шинэ цол авсныг нь бас мтээгүй гэж магадгүй. Бас дахиад баяр хүргэе. Таныг тэр шагнал авах гээд бид нэр гадаа хүүтэн түлээгээ зогсож байхад бас хамт их тогтолсон. Тэр яг одоо мөчийг хоёлаа эргээд бас дурсвал аюу хүүтэн өдөр байсан өвөл те цагаан сарын энэ ч яг ирсэн хүмүүсийг жоохон шалгасан юм шүү тэр өдөр. Нилээ эрт дуудсан штэ бид нэр чинь цаг нь. Тий 11 цагаас. 11 гэдгийг баг 2 болох ч бод гарч ирлээ. Тэгээ нэг ингэж батхгүй бид нар эхлээд нөгөө аюу олон хүмүүс шагнал авч байгаа штэ ингээл аюу олон хүмүүссэн чинь тэр тэнд байна энэ энд байна гэл ингээл цуглараад байла. Пүрэв Сүрэн гарч ирэхийг хүлээж байгаа хүмүүс гэдэг ингээд. Тэгсэн чинь тэнд ерөөсөө Монголын одоо яг нийтийн дууны болоод одоо дуучид бол бүр бүгдээр ирсэнс. Гавьяа жүжигчнээс авахгүй залууд. Зарим нь яг нэлээ хүүтрээд юу яасан юм бэ л дээ. Ажилтаа төрөлтөө хүмүүс бас их олон хүмүүс ирсэн юм билээ. Ер нь бол нэг 150 80 гаруй хүн ирсэн байлээ. Тэг ер нь талбай дээр бол яг тэр хүмүүс ингэ цугларалт болж байгаа юм шиг. Тэгээ байжснаас бас нэг хэсэг бүлэг хүмүүс нь болохоор нөгөө TC-хэн гэдэг бүлгийнхаа ерөөсөө тэнд ингээд бөөндөө цуглалцсан байсан. Яг хүн амтнд хэлж амжаагүй. Тэгээд нөгөө хэрвээ хэлсэн бол бас бүр л айгүй их гоё өргөн ирсгэл байсан байх л да зүгээр одоо яг тэндээс би юу харсан бэ гэхээр их гоё сайхан найз нөхдийн нөгөө үргэлж одоо хамт олон сайхан дуу хийсэн дуучид яруу найрагчид тэгээл одоо хамт найзлж нөхөрлж байсан олон одоо бүр багийн тэгээд их сургуулийн гээл одоо үерхэж нөхөрлж байгаа гээл олон хүмүүс ирсэл харагдсан л да. Тэг үнэхээр одоо яг одоо бас энэ танаа нэвтрүүлгийн нэрч тэр та нарын хийж байгаа нэвтрүүлгийн бас өнгө хийсч гисэн бас тэр тал руу ингээ хазааж ах шиг байна л да. Миний хувьд гэх юм бол яг зөвхөн өнөөдрийн одоо юу гэдгийг өдий хүртлээ бас дуу уран бүтээл хийж за дуунд дурлаж их олон юмнуудыг одоо анханасаа сэдэж одоо их олон зам руу явахыг хичээсэн боловч одоо тэгээд яалтч байхгүй өөрөө яг одоо дур сонирхол гэдэг бол энэ юм руу чиглүүлд юм билээ. Тэг нэг юм руугаа ингээ чиглээд дэндүү их гоё сайхан яваад эхлэхээр хүн бас ингээд эцсийг нь үзэж болдог тэр жаргал цэнгэлийг нь харж болдог төмнөр хүрээлүүлж болдог бүх юм л одоо нэг дор ингээд одоо зөвхөн тэр талбай дээр гарч ихтэл ажиглаж байгаа шүү дээ. Тэг хүн болгоны нүүрэнд гоё гэрэл хийсэн нэрээч одоо ингэсэндээ гээл тэр хүн бод хооронд их ч одоо хідэн жилийн хідэн шөнө би одоо нойргүй шахам шөнийн 4-5 цагт өглөө 6 цагт ч гэдэг юм уу баг өглөө гээл үүрээр хүртэл одоо өглөөний 9-10 цаг 2 өдөр ч одоо суух ажил дээр ийм ажлууд их гардаг. Энэ дууны ажил дээрээс нь энэ телевизийн бөгөөд энэ студиудын ажил гэдэг чинь маш их одоо цаг нарыг бол одоо хумсалж идэг. Тэгээ илүү их гоё сайхан юмнуудын хүнд хүрэхийн төлөө бол хүн бол маш их хичээж ажиллах хэрэгтэй болдог. Сүүлдээ урам хугарах үеч бас гарч ирсэн. Одоо ер нь би юу ч хийгээ яваад байгаа энэ уг нь бол инженер хүн байгаад байдаг тийм үү. Тэгээ энэ инженер хүн чинь бас нэг улс их орныхоо юм бүтээн байгуулалтанд ч гэдэг юм өөрийнхөө хөв нэмрийг оруулах хэрэгтэй ч юм шиг. Тэг ер нь одоо тэр ажлаа шийдэх юм билүү гэсэн бодол төрөөл. Ер нь тэгээд юмны цэг хүртэл ингэж яваал тэгэл тэр хүрээл дахиад цааш үргэлжилдэг юм байлээ л дээ. Сая бол одоо тэгэхэр чин миний мэдж байгаагаар бараг 20 жил яг энэ одоо дуу зохиох те дууны уран бүтээл хийх ажлыг хийгээд зүгээр сая л одоо яг тэр нэр хүндтэй шагналыг авч гарч ирэхдээ энэ хугацаанд хийсэн ажлынхаа энэ хүртэл явсан тэр олон нойргүй хонсон шөнүүдийнхаа үр дүнг яг нэг хэсэг юуг нь мэдэрсэн бах те. Тэ нэг л одоо би яг зөв явж исэн байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ч одоо нэг одоо жишээлбэл ингээд олон хүмүүс л яг энэ чиглэлээр ажиллаж байгаа шүү дээ. Ингээл одоо ер нь бэлтгэж юм билүү гэж хүмүүс бас зөндөөл байгаа. Тэгэхээр эцэг нь үзэх ёстой юм байна. Хүн хийх ёстой хийсэн л бол тэр замаа сонгосон л бол эцэг л үзэх ёстой. Тэрнээс одоо
За болидо гэдэг нэг тим үе гарч ирэхэд бити болчоор л гэж хэлмээр байна. Манай нэвтрүүлгийн нэр чи одоо миний амьдралын эргэлт гэсэн утгатаагаар бид нэр өгсөн л дөө. Тэгэхээр би бол таныг өөрийнхөө амьдралын ингээд нэг үеийг айгүй томоор өөрчлөлт хийгээд өнөөдөр бас яг ингээд урлагийн гавьяа цэцгэлтэн хөгжмийн зохиолч гээд ингээд явах хүртлээр явж байгаа гэж харж байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр яг тэр үед чинь бид нар хамт байсан байна. Оюутан байхдаа. Гэтэл та шинжлэх ухааны технологийн их сургуульд эрчим хүчний инженерийн сургуульд инженерээр сураад бүр төгссөөд бас тодорхой хэмжээнд ажилласан шүү дээ. Тэг хүмүүс их зарим хүмүүс мэддгүй юм лээ. Таныг яг л урлагийн сургууль төгсөөл тэгэл яг энэ урлагийн ажлыг хийгээ явж байгаа юм гэж боддог. Тэгээ ер нь яг тэр шийдвэр хийжсэн бэ. Мэдээж дуртай л байсан та. Мэдээж энэ урлагийн ажил дуртай. Гэхдээ яагаад энийг сонгож байгаа? Яагаад та эрчим хүчний сургуулийг төгссөн тэр дипломоор эзэмшсэн мэрэгчлэрээ тэр ажиллаараа явахгүй? Өнөөдөр ингээд шал өөр ажиллаар ингээд уран бүтээлч болчихсон юм байна. Гүн багаасаа ер нь яг сонирхолтой гэдэг юм их олон төрлийн юм би хийж эхэлсэн юм шиг байлээ. Одоо зурдагч гэдэг юм уу? Одоо их сургууль одоо конкурсанд орохдоо ч анх бас л ингээл зургийн одоо мэрэгжил эзэмшээл би чинь ховдын багшийн дээд сургуулийн одоо зураг дизайны анги хүртэл би авч ирсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгэл одоо зураг зурна за хажуугаар нь бас барилдана. Тэгэл аймгийнхаа аврагт одоо ингээл орох чинь баг ихний нэг 3-5 хооронд бол ер нь нэг байнгын барилдчдаг ер нь байнга л явж байдаг. Тэгэл одоо нэг физик гэвэл физикийн олимпиаданд орчдөг. Тэгэл байж ирсэн гинт нэг дуу хоорой юм болохоор гүйж очиод дахиад аймаг руугаа тэмцээнд явдаг. Ерөөсөө яг одоо миний төрсэн сумаас ихэд ингээл 10 жилийн хүүхдэд надаас өөр одоо тэмцээн оролдоонд явдаг тийм хүүхд байгаагүй юм шиг тэгж одоо явж ижил дээ. Тэгэхээр идэвхтэй тэгэл сурагчдын зөвлөлийн дарагч хийж явах шиг өрөөнд дотроо нэг диффузер тавьдсан нөгөөдхийгээ бас ингээл ажиллаулаад ангийнхаа хүүхдүүдэд дуулаад л ч гэдэг юм ингээд бүх арга хэмжээнүүдийг бүр одоо 10 жил байхаас эхлээд одоо ингэ зохион байгуулдаг болсон. Бүр сум 6 дугаар ангиас эхлээд одоо юу гэдгийг хөгжим тоглож, дурлаж эхэлсэн юм бол тийм. Тэгэхээр хамгийн багадаа нэг 3 дугаар ангид байсан юм уу, 2 дугаар ангид байсан юм ингээл баян хөгжим манай нагц цах тоглодог байсан. Тэгээд соёлын төв эрхлэгч хийдэг. Тэгээд хөгжмүүд нь ингээл бэлэн байж, очиод тоглох хэрэг айгаад идэг. Тэгсэн мөртлөө их дуртай. За тэгээд нах цахын доо ч хаяа хөгжмийг нь хаяа нууцаар тоглоно. Тэгээд тэр чинь нөгөө нэг одоо социализмын үеийн их үнэтэй хөгжмүүдийг чинь би бас тоглож болохгүй. Тэгээд одоо тийм адил төстэй хөгжмүүд одоо баян хөгжим их чинь л одоо хідээ айлд байдаг. Өглөө одоо нөхөр мөхрөөс хааж одоо авич өгчөөл туугаал хөдөө гаргачаал. Нөгөө нэг юутай айл руу очино. Нөгөө баян хөгжмтэй айл руу очино. Тэгээ нөгөө баян хөгжмөө аваад нөгөө хөгжмөө надад өгч тоглуулах болов гээд асуугаад авчихын хооронд чинь баг одоо өглөө 8 цагт очиж суугаад өдөр 12 цагт тэр айл цайндаа орж явах хооронд гээ нөгөө баянлуул харсаргаал хэлж чадахгүй. Тий хэлж чадахгүй. Тэгэхээр тэгэл төгсөөр байгаа нэг жоохон дуурж байгаа л тэгээ чимэг хүн шиг аваад нилээ холхооч тоглолдог. Тих сонирхолтой байсан юм. Их одоо дуу хөгжим хууранд маш их сонирхолтой тийм хөвгт байсан. Яа мэдээж бол одоо багнаас бол тэгж явсаар өнгөрөөд л бидний энэ цаг үеийн яг өнөөдрийн хүртэл бол одоо их хөдөлмөрлсөн л байхгүй да. Маш их хөдөлмөр байд юм байна. Хөгжим дуртай байхаас аргагүй тийм орон зай орчинг бол би үтсэн. Манай бол маш сайхан гитар тоглодог, дуулдаг тийм хүн байж ээж өөрөө очим хөгжим тоглодог тийм ээ. Одоо энэ соёлын коллеж тэр сургуулийг төгсөж исэн. Тэгэхээр ч одоо би ялтч байхгүй нөгөө л одоо өөрийнхөө гэсэн орон зайг бол тэндээс олж авсан байна шүү дээ. Мэдээж одоо удам судрын хувьд ч гэсэн бас урлагтай холбоотой олон сайхан зүйлсүүд хүмүүс байж ах жишээ нь. Тэгээ яг тэгээд нэг тархин дотор суугаад багасаа хөгжмгээд явцсан хүн чинь их сургуульд орж ирээд бүтэн оронгоор нэр үлсэн шүү дээ. Би одоо TC чинь. Тийм шүү дээ. Манай ээж тэгжсэн шүү дээ. Бүр чи чинь TC сураад инженерийн сургууль сураад байна уу? Урлагийн сургууль сураад байна уу гэд баг энэ TC чи анхны одоо тэр урлагийн их наадмыг би санаачилж илээ шүү дээ. Тэгэл одоо урлагийн том наадам болгоол тэгэл манай тэр оюутны байгууллагууд дэмжээл ингээл одоо анхны урлагийн их наадам бий болж. Одоо чи баг санаж байгаа баг тэр урлагийн наадмыг үүсгэх гэж одоо гадна дотны сургуулиудаас яаж тэр заал дүүрч баг одоо
Энэ өнөөдрийн одоо том тоглолтууд нэг хэдэн өдрөөр үргэлжилдэг шиг тийм л юм болж илээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бас нөгөө шүүгч нар нь хүртэл тухайн үедээ айгу нэр хүндтэй мундаг дуучид энэ төр ирдэг. Урлагийн одоо оюутны наадам шүүгч байгаа гэхэд бол тий. Миний санджаагаар бүр одоо жавхлан баясгалан хүртэл шүүгчээр ирсэн суудаг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр үнэндээ бол тэр болгоныг бас л бий болгох гэж тэр их сургуульд бас л тэр урлагт дуртай болгосон л байхгүй да. Одоо миний хувьд бол хүүхдүүдийг энэ ийм гоё юм байдаг юм байна. Ингэж одоо юм ингэж одоо сүүлдээ бүр манай сургуульч мөр урлагийн заал биш зүгээр юм бүжгийн талбай шиг тийм талбай байсан шүү дээ манай сургуулийн заал чинь. Тэгээд тэр чинь бүр ингээд дээшээгээ заал сандалтаа болоод тэгээд хөгжим техниктэй болоод ямар та захиралдаа би хэлж ирсэн. Манайх одоо ийм хамтлагтай бол л да багшаа гэлсэн. Надрыг чинь бүр бэжинлэг хүртэл мөнгө өгөөл явуулж ирсэн. Тэгээд эрчим хамтлаг гээл. Тэг тэр чинь бүр бэлтгэлийн өрөөтэй байсан шүү бүр тастай тий. Тэгэхээр үнэхээр яг хөө тэр оюутан тэр 20 гаруй мянган оюутнууд чинь бас ингээд цуглуулах амаргүй, авиасыг нь олж тодруулах амаргүй. Тэр нь бол манай тийс бол өндөл бол урлагаар бол тасарсан шүү дээ. Нэг оюутан цагийн тэр сайхан имийг л ярьж шүү дээ. Тэгэхээр тэр бол миний хувьд бол одоо инженерийн сургуулийн хүүхдүүдийг урлагт дуртай болгоод тэрийгээр айгүй гоё их олон хүмүүсүүд нэгдэж чадсан. Одоо бол эргээд бүгдээр л холбоотой байдаг шүү дээ. Тэг энэ тэнд ингээл таарахаар хүүж би зарим нэрийг мартчихнаа. Тэгээд би тэнд тийм туг өрөө зогсож ирсэн шүү дээ. Би тэнд чинь тэгээд цагаан костюм бижээ хүмүүс ингээ зогсож ирсэн шүү дээ. Нэрээ тийм билүү мэдэхгүй юм чинь. Бараг 200-300 оюутан ингээл суулгачаа бараг найруулагч хийгээд загнаа сууж идэг гэсэн. Тэгэхээр энэ цаг үеийн чинь хамгийн л одоо миний одоо үзэж өнгөрүүлсэн гэдэг юм уу энэ өдий хүртлээ ингээд хийсэн зүйлсүүд бол бас л нэг тийм тухайн үед л тусдаа дэмтэй байгаа л тэрийгээ илүү цааш ингээл хөгжүүлэл явуулсан юм шүү дээ. Та тэгэл нэг урлагийн зааланд л юу н байж идэг гэсэн шүү дээ тий. Тийсэн төв байрны урлагийн зааланд л. Хүүхдүүд сургууль дээр их чинь би чинь ингээд энэ дээр алчуур тогтсон шүднээс өстө нойлроо орж идэг. Тэгэхээр чин тэгж амар их дурлсан. Тийм манай бие оюутнууд бол баг мэдээж хичээлээ хийлгүй байх хөтэй. Тэгээ сүүл рүүгээс одоо ер нь баг хичээл гэхээсээ илүү тэр оюутнуудын бүх юмнуудаа зохион байгуулдаг. Тэр нь чинд баг одоо нийгмийн ажилтан шиг болцсон байсан шүү дээ би чинь баг. Та ч угсаа оюутны холбоонд байсан биз дээ. Тийм. Тэгээ манай үеийнхэн ч бас их дэндүү тийм гоё цагаан. Одоо оюутан цаг бол тийм л үт юм байна. Ерөөсөө л одоо тэр эргээд оюутан цагаа дурсах юм бол дуусахгүй шүү дээ. Та нэвтрүүлэг бол хөрөхгүй. Тэг хөрөхгүй ерөөсөө маш их одоо атмосфер өндөртэй улсууд энд сурж ийсэн. Ямар ч тал нэг нь хүртэл гараад ийшээ том одоо архитектурын сургуулийн нэг найз маань хүртэл хойтол дээр амар том янжил лам бурхан хүртэл бүтээгээл зураал тэрийг чинь бүгдээрээ оёол дизайныхан сургуулийн хүүхдүүд нь ойж оруулж ирээл ингээд тайз хийцсэн шүү дээ. Гих мэтчил ингээд аюул амархан бараг л бүгдээрээ нэг 200 төгрөг цуглуулаад ингээ хийх жишээ нэ. Хэрш одоо тэр тийм их одоо мэрэгжлийн хөвд ш тэр одоо оюун санааны хөвд ш тийм өндөр хүүхдүүд л тэр сургуульд сурдаг байсан юм чи. Таны тэгээ хамгийн ихний дуу чи оюутан байхдаа төрсөн тий? Тий. Одоо Босоо хямрт ирэх хүн гээд Монгол Улсын гавьяа жүжигч Болдбаатар. Тэр зааланд л ир сонсч ирсэн шүү дээ манай хүн анх. Өө тийм үү? Тэгээд тэр зааланд чинь тэр Босоо хямрт ирэх хүн тэр төрөөд л тэгэл одоо тэрнээс хойшоо тэгээд ер нь юу яа. Ажил одоо мэрэгжлийнхаа дагуу ажил хийгээд яг мэрэгжлэрээ ч бас ажиллачаагүй. Тэгээ манай нэг найз энэ Яарамгт гэрлийн байцаагч хийж байна. Тийшээ яваал очсон. Тэгэл нэг гэрлийн байцаагч болсон доо. Нэг жил гэрлийн байцаагч болоод тэгээд энэ Яарамгийг бол бас бижигнэсэн. Сүүлдээ ч одоо тэгээд их хатууч диктатурны ч байлгсан байх. Тэгээд айл болгоныг таслаа хийчихэж хүн болгонуудад яа сайн байх вэ? Тэгэл нөгөө урлаг соёлынх нь нэг эрчим хүчний баяр болохоор чинь бас дахиад дуулаад барилдаал бүх юм дээр нь төрүүлчих ирчүүд тэгээд баг бас надгүй хүн болчих байх болчих шүү дээ. Тэгээд эхлээс наваа зодог шуудаг өмсөн зогсчихсан манай найз цачи одоо зайлаа л гин. Чи болоо л гин. Баг намайг тэгж харж байгаа юм чинь. Тэгээд төрөө баг ингээд үзүр төрөнд хөрөөд ирэхээр чи хүмүүс чинь хажууд ирсэн нөгөө дээл мэйл мөшгөө зогсож байгаа юм шүү. Гэх мэт нь тийм ингээл олон юмнууд дундаас л ингээл энэ сайхан дуу хоорынхаа ажлыг сонгож өдөр ингэж эхлүүлсэн гэдэг юм уу? Бидний одоо миний яг тэр оюутан цагийн хамгийн гоё оргил гоё сайхан залуусчуудаа нөхөрлсөн тэр нөхөрлөл намайг яг энэ зүйл рүү одоо яг
чиглээд явхад бол ямар ч одоо саад тодорхойгүйгээр энэ зам руу бол чиглээ явцсан. Зөвхөн би гэхээс илүү их олон гоё хүүхдүүдийн энерги л байсан да. Тэгэл одоо тэрнээс чинь бадраад одоо өнөөдрийн энэ тоглолтоо анхныхаа тоглолтыг одоо бүр тэр үеэс бодцсон явжсэн байна. Бүр оюутан цагаасаа би тоглолт хийндээ. Яаж тоглолт хийх нь мэдэхгүй. Нэг тоглолт хийвэл бол ерөнхийдөө ястаа ингэндээ гэд бодцдог. Тэгэл эргээд харахаар тэд нар чинь бүгдээрээ л яг л нэг үеийн залуучууд л байсан байна. Одоо миний хувьд ч ихэр анхны тоглолтоо хийхийн тулд одоо хамгийн эхлээл босоо хэмэртэй ирэх хүнийг дуугаа хийгээл тэгээд нэг дуу хийжмээр болчмоор юм шиг санагдал ихсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд аялахаар манай тийсийн тэр заалан дэрдэг хөвгтөд оюут нар чинь бүгдээрээ тэр дууг дуулдаг. Бүр ингээд гараа тэн дээрээ ингээд дуулахаар бүгд хоороороо өөр ингээд заал тэр чигээрээ дуулдаг хүртэл болгоцсон байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө тийсийн заалнаас л хийх тусан дуу юм уу да баг гэж би боддог юм. Тэгэл тэрний дараа чинь санахгүй л гэсэн юм а гэж дуу маань одоо ер нь 2 жилийн туршид бол FM-аар яадаг. Та нар одоо мэдэн дээ. Хэдүүлээ нөгөө тухайн үеийн бас нэг авштай юм бол FM-аар яадаг хөтлөгчнөр бол одоо та хэд ч айгүй олон хөтлөгчнөр манай тийсээс гарсан шүү дээ. FM-аар яадаг хөтлөгчнөр байсан. Тэр бас их дөмөг болсон. Тэгэл тэр санахгүй л гэсэн юм а байна. Манай адуу энэ төр гээл айгүй гоё дуунууд ингээл яг ургаал анхны тоглолтоо 10 онд хийжсэн шүү дээ. 10 онд ингээ хийхэд чинь баг 7-8 дуу хийт болцсон. Тэгээ одоо жавхлангийн гавьяатын энэ жилийн нөгөө өнгөрсөн жилийн дулаахан намраг яал тий. Тэр сайхан стадионыг дүүргдэг дуу хүртэл тэнд гарцсан. 10 он гэх чи одоо баг 7-8 дуу одоо хийт болцсон. Ийм л анхны тоглолтоо хийжсэн. Тэгээ тоглолт хийгээд амархан байсан надад бол анхны тоглолт бол. Тэгээ манай найз чинь бүгдээрээ одоо нэг сургууль төгсөөд бараг 10-аад жил болж байгаа залуучууд чинь бүгд л нэг том компани захирлууд болсон. Нөгөө компани захирлууд ажилчдыг нь хайцсан дандаа захирлуудаар нь тайз хийлгэж ирлээ шүү дээ. Тэгээ бүгдээрээ л нөгөө тайзан дээр хурж ирээл энийг ингэж тавина ч дандаа дизайнерууд, архитекторууд гой нөхдүүд байж байгаа юм чи. Тэгээл тэд нар чинь бүгд ингээл шүнжэнгөө суугаал тайзаа хийгээл амар гоё одоо Монголд анх удаа 5 м зодог шуудаг гэл манай бэмба гээл найз хүртэл авч ирээл. Тэгэл анхны юм болгончл гоё юм чинь бүх дуунуудаа гаргаад бүх дуунуудаа хүмүүст хүргээд ер нь нэг 17-8 дуутай цомог гаргаад анхныхаа цомгийг энэ нэг тисэж чаддгүй явуулчаад одоо энэ манай 111-ийн өнөрөө гэж залуу анх миний цомгийг явуулжсэн. Тэгээд нөгөө өглөө эрт ингээд богоон юунаас ирээнээс гараад энэ нөгөө амгалан дээр л ирж нэг зогсд юм байна л да. Тисэхгүй очиж амгалангаас очиж анхныхаа цомгийг хүртэл тэнд буулгаж авчиж явах шиг тийм хөөрл тийм их одоо баяр өгдөг юм билээ л дээ. Тэгэл тэр тоглолтод ирсэн хүмүүс ч гэсэн бас гоё халуун тэр үеийн одоо тоглолтыг үздэг хүмүүс гэдэг бол бас их тийм шүү дээ. Одоогоос одоо 14-5 жилийн өмнө болж таарч штэ. Тэгэхээр чин тоглолт үздэг хүмүүс нь хүртэл тийм гоё халуун. Ерөөсөө л одоо юмыг сэтгэлээсээ очиж үздэг. Нэг реклам тавьчвал баг одоо тэрэнд бүгдээрээ л гоё сэтгэлээсээ очиж үздэг. Тийм л үеэс л да. Та одоо тэр ер нь хідэн дуутай хідэн цомогтой болсон байна. 20 жил баг болсон шүү дээ. Би 24 жил баг болсон. 3 цомог л хийсэн. Ааха. Тэгээд энэ 13 онд би 3 дахь цомгоо хийгээл нэг 17-8 хоног бол миний цомог дуусчихсан. Ер нь гараал нэг 20 хоног тэгэл цомог дуусчдаг байсан. Тэгээд сүүлийн тоглолт нэг сар гарan болоод сар 15 жилийн хоног тэгэл дууссан л да. Одоо надад нэг 3 шиг хадгалах маягаар үлдсэн л байгаа. Тэгээд байгаа болов ер нь байхгүй л мэдхгүй. Тэгээд тэр үеэс би юу мэдэрсэн бэ гэхээр одоо CD-гээр дуу сонсдог хүн байхгүй болоод эхлэх юм байна. Тэгээ хүмүүс бас арайч байхгүй болоогүй байхад нь би одоо тэрийг байхгүй боллоо гэж бодоод болцсон. Түүнээс одоо нэг дахиад нэмээд нэг 10 хэдэн дууны цомог хийх тийм дуунууд бий л дээ. Тэгээ бүгдийг шахах юм бол сая өнгөрсөн жил би нэг MP гаргах гээд бас хэсэг явлаа. Тэгээд бас MP-ийн дотор нэг 250 гаруй гоё дуунуудаа ингээл хийсэн. Тэгээд бас л болсонгүй дахиад MP сонсдог хүмүүс ер нь баг байхгүй болоод хийсэн 200 таарч болж байгаа юм. Тий. Тэгээ одоо эн чинь нөгөө юу шүү дээ асар их дуу хийгдэж байгаа юм чинь. Нөгөө нийгмийн захиалган бас тийм болж таарч.
бүтээллээсээ хийгдэж байгаа дуунууд ч бас одоо жилдээ нэг 3-аас 10 дууны хооронд бүтээл тал руу чиглэж эхэлж штэ. Тэгээд дуу бас ингээд бүтээлийн дуу гэдэг бол бас өөр хэмжээний дуунууд байгаад байгаа шиг байна. Тэгээд бид нар ч юм бол нөгөө ирэл хийлж гоё шүлэг гарч уу тийм ээ, гоё шүлгэн дээр гоё аялгуудаа дуу болж уу, сайн дуучин дуулж уу. За сайн муу хамаагүй л дээ. Ер нь бол чанартай дуу болоод хүнд хүрч чадж гин үгүй юу гэдгийг л одоо бид нар өөрсдөө шүүгээд тэгээ нэг тэрийг бүтээлэлээс дуу болж гин гэж хараад байгаа. За та ингээд яг дуу хийдэг ингээд дуртай байлаа гэхэд ихэнх хүмүүс ингээд дуртай зүйлээ тодорхой нөгөө ахуун бол амжиргаагаа залгуулах ажиллаа хийнгээ бас хийдэг хүмүүсээс байдаг тийм дуртай амнаас салдаг. А зарим нь бол бүр яг ингээд амьдрал амжиргаа болгоод ингээд явдаг байгаа штэ ялгаатай. Тэнгүүд танд тэгэх сонголт байсан штэ. Зүгээр яг ингээд мэрэгчлэрээ ажиллаад тэгээд ингээд зав заагаараа эсвэл цаг гаргаад аяа зохиогоод яваад ах боломж байсан. Гэтэл та нэг юм үг юм уу шийдвэр юм уу үйлдэлээс ч юм уу болоод за би ерөөсөө л энийг хийя гэдэг нэг тийм тэр момент чи юу вэ? Ерөөсөө дуугараа явъя гэдэг. Тэр оюутан байх үеийн тэр цаг наргүй тэгсэн мөртлөө нэг оюутнуудыг цуглуулад оюутнууд гэдэг чинь бас их бадрангуй хүмүүс гэдгийг мэдэр чинь тэр урлаг ерөөсөө яг ийм маш их үнэн чимээ хүнээс нэгтгэл зүйл юм байна. Гэдгийг би мэдэрсэн байхгүй. Тэр би бүх юм золиослсон. Одоо нэг басна өөртөө би одоо жишээлбэл хэрвээ би инженер ч юм уу өөрийнхөө бизнесээ ч юм уу ингээ хийгээд явсан бол одоо тасарцсан одоо баян ч явах магадaltaй. Тэр одоо намайг бол хүмүүс маш их баян гэж боддог шүү дээ. Би ч баян л да. Баян шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр маш их олон зүйлийг золиослж ийж энэ урлаг гэдэг зүйл бол бүх юмод тэр одоо чин сэтгэлээсээ энэ юм руугаа л өөрийгөө хандуулж тэгж зүтгэжээж л энэ зүйл рүү бол үнж байх юм байна. Тэгжээж амжилтанд хүрэх юм байна л гэж л би харсан. Тэгэхгүй болохоор чин ажлынхаа хажуугаар дуу хийнэ гэдэг бол байж болохгүй. Яагаад ч байж болохгүй. Тэгэх юм бол худлаа бол. Тэгэх юм бол зүгээр нэг сонирхогч л болно. Тэгээ нэг арга заасан. Тэгсэн мөртлөө яг нэг хідэн дуун хийх бол хийгээл тий. Хідэн дуун хийт болчин нэг хідэн дуу хийт болчин хаяа нэг сонирхлоороо нэг тоглолт хийдэг. Тэгэхэр чин сэтгэл гэдэг юм гарахгүй болчин. Бусдад очих миний хайр нөгөө нэг гоё дуугаар дамжиж очин чин сэтгэлийн юмнууд алга болчин. Намаа гих төмөө олон байхгүй болчин. Миний дууг сонсох монгол хүн байхгүй болчин. Тэгэхээр бүх юмыг чин сэтгэлээсээ хийж ижил нөгөө нэг ажлыг заавал яг өөрийн мэрэгжил шигээ бүх юма сэтгэлээ хандуулж ижил энэ лүү чиглэнэ л гэсэн үг. Би яагаад энийг ингээд таньс асуугаад байна гэхээр одоо ингээд ихэнх ингээд урлагийн ажил хийгээд явж байгаа тэр дундаа эрэгтэй хүмүүс нэг тийм сорилтонд тултай юм шиг санагддаг байхгүй юу? Ялангуяа эрэгтэй гэж хэлээд байгаа нь тэр хүмүүс чинь ингээд айл гэр болно, айл гэр орно авч явна гэхээр тэр хүмүүст илүү их ачаа бодох, илүү их ачаал даах юм гарч ирнэ. Тэгэнгүүт та одоо ингээд дуу хийгээд явлаа гэхээр за таны дуу хийж өгсөнд баярлаа. Тэдэн сая гэл өгдөгөө байгаагүй штэ. Одоо ч барыг тэгж их авдаг нь цөөхөн байгаах. Тэгэхэр чин таны ард таныг хүлээгээ байж байгаа тэр үүрэг хариуцлагыг та ингээд хойш нь тавиад гэх юм уу. Тэрийг одоо нэг гэсэндээ тодорхой хэмжээний эрсдэлд оруулж агаад та ингээд энэ зүйлтэй зорио явж штэ. Тэгэхээр их олон хүн танд бас ийм цагаан атаархал төрдөг байх гэж зүгээр бодохгүй юу. Яг урлагийн ажил хийгээд 100% дуртай юмаа хийгээд тэгтээ ингээд явах гэдэг бол бас айгүй том ийм сорилтол гэж хараад байна л та. Миний л зүгээр харж байгаа. Ер нь бол ялангуяа эрэгтэй хүн талаас бол бүр маш их хүнд даалгавар шүү дээ. Одоо бодолтой баг за ер нь бол нэг 10 хэдэн жил одоо жишээлбэл би өглөө гэртээ орно гэж бодохгүй. Өглөө гэртээ. Тэгээд нэг 2-3 цаг жоох унтсан болвол тэгэл буцаал нөгөө нэг юм руугаа юу хийж байгаа мэддэхгүй. Нэг л юм хийгээд үр дүн харагдахгүй. Тэр нэг тийм 4-5 жил бол явсан. Ер нь үндсэндээ тэгэл тоглолт хийсний дараа бол заа нэг зоригтой болчлаа шүү гэдэг юм руу орж байгаа шүү дээ. Тэгэл яваад байсан. Тэгсэн мөртлөө арга гэр гэдэг юм бол ер нь байн хойно. Одоо баг
яаж амьдарч ирсэн юм болов гэж бас сүүлдээ боддог байсан шүү. Тэнгүүт би энэ дээр болонгууд ингээд танаа гэргийг ярих гээд байхгүй юу? Та ямар аацтайгаар те ямар хувь одоо зохиолтойгоор та тийм сайн гэргийтэй байж таныг дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийх тэр боломжийг олгож та гэртээ санаа зовхгүйгээр явах боломжийг олгосон байна штэ. Тэгэхээр ямар аацтай юм бэ л гэж. Гэхдээ өмнө бид нар хэлж л байсан л да. Хүн чин сэтгэлээсээ юмд хандж чадсан цагт ямарваа нэгэн аз жаргалын төлхөр байж байгаа. Тэгэхээр чин сэтгэлээсээ би юмд ханддаг байсан учраас одоо ч би тийм. Ямар ч юм чин сэтгэлээсээ ханддаг. Яг цаг бол цаг. Бүх юмаа л би яг л барьдаг. Хүнд хэлсэн бол заагүй. Яг л. Тэгэхээр энэ чин сэтгэлийн зүйл гэдэг бол намайг бас ингээд цаанаасаа миний замыг зассан юм болов уу гэж би боддог. Тэгээ өнөөдөр миний хань ч гэсэн их баярлдаг байлгүй дээ. Их олон юмны хойно битүүр гарсан байна. Одоо би ч Улаанбаатарын байрны охиныг авчиад Баян шуунд амьдруулж гисэн юм шүү дээ жишээ нь. Тэгэхээр Баян шуундаг ийм хоёр юутай оронд одоо тэр зураг нь биелдэг хөөрхи бас тэрийг ингээд аягүй л харуул яаж байгаа юм бэл гэх байх. Гэхдээ ер нь бол тэр амьдрал хүний амьдрал бол тийм дардан байхгүй шүү дээ. Хүний амьдралыг дардан байлгахын тулд хүн өөрөө хичих хэрэгтэй. Хоёр биендээ сэтгэлтэй байх хэрэгтэй. Хоёр биенийг хайрлах хэрэгтэй. Хэрвээ тэр өдөр болгон намайг одоо ингээд барах шахуу шүү. Шүн өдргүй ингээд явхад тэр хүн ирнэ өөрт нь очиж исэн өөрийг нь жаргаж исэн тэр цаг хугацаа гэвэл их л ховор болж таарна. Зүгээр л нэг хотын охинтой би танилцаал өнөөдөр Баян шуунд амьдарч байна гэдэг бол тэр цаг хугацааг харахад л миний хайныг ямар ухаантай юм бэ л гэж одоо ч би боддог. Тэгээ бас нэг ийм үг байдаг шүү дээ. Хүн өөрөө зөв явбал ер нь барагтай л муу үнтэй таардаг юм да. Тэгээ ер нь бараг шүү. Бараг шүү. Тэгэхээр яг таны хэлж байгаа шиг та өөрөө зөв байгаад хичээдэг учраас танд бас шагнал болгоод бүх юм надад тийм байх гэж ирж байгаа л гэсэн үг шүү дээ. Гэтэ та тийм нэг юм шантрах ч юм уу тийм үе байсан л хата энэ олон жил. За ер нь волейбол шиг ингэжсэний оронд тэрэн шиг тийм барилга хийгээд тийм юм хийгээд те. Бусдыгаа харахаар атаархдаг байсан би. Ер нь 17 он хүртэл 17 8 он хүртэл. За нэг 17 8 он шүү. 7 жилийн хугацаанд 6 тоглолт хийцэн байсан юм байна. Тэгээд тэр тоглолт хийгээл яг уу найз нөхөд дамжаад л ингээд сүүлдээ нөгөө пледээ хүргэж өгдөг болоод ингээд юм жоох ингээд хумигдаад байгаа байхгүй да. Тэгээд сүүл рүүгээ би студийнхаа би ер нь тасралтгүй яг 10 жил одоо 11 жил одоо студ ажиллуулад тэрнийхээ дараа би ингээл нэг улсан болоог аягүй их юм цуглуул. Нэг тоглолт хийхээр баг 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шинжилж авдаг. Тэгээ баг одоо өөртөө их нэртэй наахаас илүү надад энэ микрофон хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Нөгөө нэг амар гоё камер хэрэгтэй байгаад байгаа. Тэрийг л авах хэрэгтэй. Ямар та би чинь 11 онд өөрийнхөө машиныг зарчаад студ бүр одоо дуу бичлэгийн студ байгуулна гэд бэжн лүү нисээд нөгөө зарсан машин ерөөсө ганцхан микрофон болгоод ороод ирж ирсэн шүү дээ би чи тэгээд нөгөө машин хайцсан гэсэн ганцхан микрофон болоод орж ирж ирсэн. Тэгээ одоо яг ийм их юмныхаа төлөө би зүтгэдэг байсан юм. Тэгээд зүгээр энэ бодолчин бол ямар үед ингэж орж ирсэн бэхээр нэг 11 жил би яг одоо цэвэр 16 оноос хойш студ байгуулж явсаар байгаад 16 7 он болохгүй. Тэгээд ерөөсөө нэг өдөр гинт боддсон юм бил амьдрал сайжрахгүй. Тэгээ ямар ч юм махаа бол тасалчихгүй байгаа. Өөрөл махаа бол тасалчихгүй. Битүүрэл нэг олигтойхон шиг овцсон өсч чадахгүй байгаа юм. Тэгээ нэг тоглолт хийхээр нэг зээлэсэлийн хооронд тоглолт хийгээд байгаа юм. Тийм шүү дээ. Тэгэхээр ерөөсөө болиё доо. Гээд одоо студийнхаа бүх тоног төхөөрөмжүүдийг аваачаад гэрийнхээ одоо нэг булан даваач тавьчаад байсан одоо сандал ширээ янз бүрийн шкомшко бүх юмнуудаа найзуудаа тараагаа өгчлөө. Тэгээ тэр нөгөө офис бүр буулгач. Болиё ерөөсөө л одоо энэ юм дуу муу хийхээ болиё ерөөсөө болиё. Ерөөсөө ингэж одоо амьдрна гэж байх уу. Бусдыгаа харахаар надаас одоо тасраа явцсан. Тэг штэ тэр үед бүгдээрээ л одоо том жий бунтсан бүгдээрээ амар хаусанд амьдрцсан. Яг миний үеийн тэр них гоё ингээд надтай цайлгаж явсан залуучуудаа би харахаар бас жоохон готрон штэ. Тэгээ бас хажууд манай ихнэр бас шүрүүхтэн намайг одоо натгаа боль. Одоо натгаа гэл. Тэгээ гिचнээ сайхан дуу гарсан ч гэсэн бас л нэг тийм дутуул байгаад идэг юм байна л. Тэгээд ирнэ юу яа дөө одоо болио доо гэд гэртээ нэг 14 хонж үзлээ. Юу ч хийхгүй. Юу ч хийхгүй.
Тэгээ гарахаар нөгөө байнгын студ руугаа яваад идэх хүн ч өглөө гараад нэг ажлын байран дээр очиж юмаа хийдэг хүн чинь байхгүй болчихсон. Бүхэл бүтэн их тойр өгнийг бүтэн тойрол өөр очих газар болддог юм билээ шүү дээ. Аха. Тэгэл гэрте очино. Тэгээ байж тал нөгөө хүмүүс ирнэ. Сүүлдээ нөгөө манай нэг өрөө чинь баг сүүлдээ баг студ өрөө шиг болоод ирнэ тэн дотор чинь жоохон замаа алдах маягтай юм болоод эхэлж байгаа юм чинь. Тэгэл за дахиад тэгээ дөө гэдэг энэ санал руугаа ороод тэгэл дахиад студид дахиад нэгээр нь цуглуулал ингээл юмнуудаа тавиал ихсэн. Гэтэ яг та тэр нэг 14 хоног ингээд завсарлаа болигийн явж явах үедээ ер нь юу хий гэж бодож исэн. За би ер нь л одоо Гөө зарын групп руу орд юм билээ шүү дээ хүн чинь. Тэгээ зарын групптэй ямар төрлийн харах. Тэгээд ингээд яг өөрийнхөө мэрэгжлэхээр мэрэгжлээ мэдэхгүй. Тэгээ ажлыг уудсан юм чинь. Тэгээ уучлаа мэдэхгүй баг мэдэхгүй юм чинь тийм чинь. Тэгээд барилга руу орох ихээр айгүй их проблем болж эхэлсэн. За нэг бас болоогүй тендер бодож үзэж байгаа юм чинь. Тийм гэхэр чи яахыг хүнд бол яагаад ч хийж чадахгүй юмыг би 10 жил хийцэн байгаа байхгүй юу? Аа. Гэтэл ерөөсөө л энийг хийх юм байна. Аа. Тэг ядаж нөгөө манай 14 хоног хооронд ч 10 хэдэн хүн манай гэрээр ирч юу мэдэхгүй. Аа. Тэгээ нөгөө манай гэр чинь баг студ болж хөрөх гэдэг байгаа байхгүй юу? Дуучид ирж байгаа гэсэн. Дуучид тэгээд нөгөө дуу захиалсан барьсан хүмүүс чинь ингээл хурж ирээд гэхэр чинь бас нөгөө чөлөөт байсан амьд одоо студ чинь байха болчихж шít. Аа. Гэрт болохоор би нэг цай аваад нөгөө талынхаа өрөөлөг үүжил энэ талынхаа өрөөлөг ингээл тэгэл ерөөсөө тэр цагаас хойш дахиад ирнэ уухгүй хөдөлмөрлөе дөө. Тэгэхэд энэс өөр надад сонголт алах. Аа. Тэгэл дахиад тоглолт руу орсон да. Нэг завсарлаж байгаа. Завсарлаа. Аа. Тэгтээ та одоо ингээд хийсэн ингээд дуунуудаа ингээд харна штэ тий. Тэгэхээр өөрөөрөө ер нь одоо ингээд хүн өөрөөрөө бахархдаг да. Нэг хувлаад үзвэл ер нь хэд орчим их хувьтай бахархах уу? Бахархна гэдэг нь гэхдээ өнгөрөх ч юм уу тийм бол биш шүү дээ. 100% штэ. 100%. Ягаад гэвэл хийцсэн юм чи. Үнэхээр одоо ярих юм байхгүй штэ. Би одоо өөрийгөө л голдог болохоос ш хамгийн богдоо 100 хийдэг ба штэ. Зарим хүмүүс нэг ингэдэгтэй өөрөө урд нь хийц юм а эргэж харангуйтаа энэ ста дэмий болж болоогүй анч гэдэг юм ингээд тийм байдаг. Би бол тийм байхгүй. Ягаад гэвэл бүх юмд анхнаас нарийн одоо яг нэгт юм боо хийдэг байхгүй. Нөгөө талаасаас нөгөө яг энэ цаг мөчийнхэн хамгийн санаар л хийсэн байж таарна шүү дээ. Одоо тэгээд дахиад 10 жилийн өмнө энийг шинчлэе гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Би баг энэ яваа наснаа өөрийнхөө дүнүүдийг баг худлаа гэсэн шинчлэхгүй байх. Тэгж тултал нь хийж байгаа юм чинь. Анхныхаа одоо ингээд дуу хамгийн том тайзан дээр ч юм уу тоглогдоо тэрийг нь хүмүүс дагаж дуулж байгааг сонсох, харах тэр мэдрэмж ямар байсан бэ? Гав ганцаараа гүүмэр санагддаг юм лээ. Гав ганцаархнаа ингээд одоо нэг бол одоо бөхөөргөнд анхныхаа гоё дууг сонсчоод доошоо нойл руу гүйж ороод би бүр ингээд гав ганцаараа инээгээд эргүү хүн шиг болчтой юм лээ. Тэр анхны дуу ингээд явж штэ. Бөхөөргөнд дуулагдаж байгаа. Тийм штэ тэр том тайзан тэр олон хүмүүс. Тэгэхгүй бол би ингээд хажуу тийш ингэж харахаар нэг инээч гээд нэг бол ингээд нэг юм орилчмоор санагдаад ингээд идэг байхгүй. Тэгэхээр чин гав ганцаараа нойл дотор орж баахан доош орж инээсэн би. Ямар гоё юм бэ гээд ингээд тийм. Тэгэхээр чин тийм их гоё мэдрэмжийг л хүн авдаг юм билээ. Би нэг ярьслахаас өгжилээсэн тэр нөгөө хамгийн анх юугаар сонсчоод эфемер сонсчоод бараг л одоо би өөрийгөө бараг л одоо олонний танил болчлоо болтой бараг намайг хүмүүс мэдээ таньж байгаа мэн жоо хин таних хувьд намайг одоо тийм тэгээ бүр хөгжмийн зохиолч байна уу тийм хин таних хувьд дуучин л дуулаад байгаа юм тэг чин өсөрч бууж би ч их маягилж илэн шүү дээ тэр чин тэгэхээр тэгж өөрийгөө хүн тэр орон зайд аваач тавих хэрэгтэй юм бэл ер нь бол ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжээ би авч чадахгүй бол өөрөө л хүн авч чадахгүй шүү дээ тэгэхээр миний мэдрэмж бол бас алдаагүй юм байна л гэж би зөвхөн тоххой үедээ бас бодож ирсэн. Та ч өөрөөс тэгээ айгүй тийм сэтгэл хөдлөл маш өндөртэй хүн шүү дээ. Оо амар. Уйл чинь. Одоо бол саяны юмыг чи би үүлчих гэдэг байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр их нөгөө сэтгэл хөдлөлийн энэ одоо ингээд тогдургүй юм шиг юм үйлцэл дундаас мэдээж хамгийн гоё юмнууд угаасаас гарч байгаа тийм. Хийгэлсэн шүү дээ. Дуу болгон дандаа юм өндөр темпийн ч юм уу өндөр юунаас гарч ирэхгүй шүү дээ. Таны сэтгэл хөдлөлөөс нилээ юм доошоо ундалттай үед гарч ирсэн
одоо уран бүтээлүүд гэвэл бидний мэддгээс ямар уран бүтээлүүд байгаа. Тэр өөр дуунууд л байна да. Тий. Би ч багада аавыгаа бас эрт алдсан 3 настай байхдаа. Тэгэхээр тэр аавын тухай дуу их жоох имзэглэлүүд их орж ирдэг учраас гол дуу нэг гав ганцаархнаа ч юм уу нэг жоохон одоо юм ботсон барьсан тийм үед. Миний дулаахан намар дууг одоо анх жавхлан хөгжмийнх нь найруул гарчаад байж хахад би тэгэл цаа жавхлаа аваад явчих байлгүй гэдэг ийм бодол төрөөл эргээл харахад чинь явъя л да хоёлоо чоолонд орё л да гэл. Хамт явъя гэж. Тий, тэгээд би тэр хооронд аягүй их тийм хөөржсэн. Пөөх ямар гоё юм бэ. Яг хөө хитэн гоё дуу хийцэн байсан л да. Гэхдээ л тэр гоё мэдрэмжийг л авна гэдэг бол тэр нэг аав хүний за ээжигээ баярлуулж байгаа, найзуудыгаа баярлуулах хүртэл дуу хийсэн шүү дээ би чинь. Хундгаа өргөө хоёулаа хамтдаа сурсан дуугаа аялье гэл найзуудыгаа тэрч авж байгаа хүртэл би ингээл дуугаа хийж ингэж хөөрж исэн. Ялангуяа найзууд гэдэг чинь хүний чинь бүр ингээд бүтэн өнгөрөөгоод бараг л одоо чи тэнгэрийн амьд чамаас өөр хүн байхгүй гэдэг хамгийн их магтдаг юм чи найзууд өгөө дүүнэр штэ. За мэдээж аав ээжүүд бол өргөлж одоо баярлалаа гэд хэлээд чадахгүй байх. За бусад хүмүүс бол нийтийн жишгээр бол мундаг шүү, сайхан шүү, одоо сайхан дуу хийдэг шүү л гэдэг юм. Ийм их олон сайхан зүйлүүд дотор ингээл өнөөдөр ингээд эргээд одоо дүгнэх маягтай явж штэ. Тэгэхээр чин бас их надад их тааламжтай бөгөөд их сайхан цаг үеийн дурсамжуулалт харж штэ. Хойлоо тэр дулаахан намар руу буцаад орвол тэр дулаахан намар дуугаараа сая гавьж үчигч жавхлан тоглолтоо нэрлээд тоглосон чи хүмүүс нэрэл энэ намрыг дулаахан болгож чадлаа гэд. Тэгээ тэр том стадионыг ер нь бол дүүргсэн тэр нийтийн дууны дуучин гэж юу байхгүй штэ. Тэгэхэд тэр гоё уур амьсгалтай тоглолтыг хийгээд дуулаад хамт дуулах тэр мөчийг та бас хамт байсан баг. Тэгэхээр та өмнө нь ингээд нөгөө бүхэн өргөн дотор сонсч ирсэн биз дээ. Тий. Тэгсэн чинь таны дууг стадион даяараа хамт дуулаад байх. Тэр байх юм шиг шүү дээ. Өнгөрнөц. Өнгөрч цаашаа. Би чинь нөгөө нэг яг өдрийн цагаар ингээл тоглолт эхлээл тэр чинь өдрөөс хойш ингээл явж байгаа тоглолт юм чинь. За би нэг 3 дуун дээрээ л би гарч лайв хийндаа л гэдэл бодлоо. За. Тэгээд нөгөө би чинь нөгөө тоглолтын яг дарааллыг бол нэг сайн хараагүй юм чинь. Тэгээд ороод жахватайгаа уулзал за амжилт төсөө найзтай гэсэн чинь нөө миний найз хөрөөд ирсэн юм ямар гоё юм бэ гээл тэгэл эхэлнэ шүү дээ. Тэгэл би чинь бас нөгөө селфи хийдэг ажлаа хийгээд тэр хөвөр ингээд нөгөө тасны ард ингээд бас нэг жоохон тийм болол ингэж гэсэн чинь гинт тоглолт эхлэх болол явцсан. Тэгс чинь нөгөө дулаахан намрыг ямар ч хөгжимгөө дуулчихгүй юу? За. Хамгийн ихэнд нь. Тэгээд бүр гэрэл авцсан. Тэгэхээр нь би хойно зогсож байгаад би нулим сонгосон. Пах жавхлан ямар том мэдрэмжтэй хүн бэ гэж би бодсон. Тэг яасан бэ гэхээр тэр олон мянган хүмүүс тунд оруулаад аавынхаа тухай дуулна гэдэг чинь бол аавыгаа тэр хүмүүс тунд дуугаараа авчирч дуудаж далж авчирлаа гэж би харсан. Тэгэхээр чинь л тэнтэй давхар бүгд л одоо ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бодлуудыг бол үнэндээ бол авахгүй мэдрэмж байсан. Тэгэл дараа нь Цэнхэр тэнгэрийн орон яваал, буурал даргын нутаг яваал, Цэнхэр тэнгэрийн орон энэ төр миний нэг 7-8 дуу тэр тоглолтын дээр дуулагдсан л да. Хүслий цагаан харгуу. Тэгэл одоо тэр хиний бондгорын миний найз энэ тэргээд бас давхар дуулчтан дуулаад л ингээл 10-аад дуу дуулгачих шиг болсон. Тэгэхээр тэр хоёр дээр би ингээд зэрэгтэл рүү ороод гол дунд нь зогсоод ингээ лайв хийс чи миний хажуудал баахан хүмүүс ирээд тэгэл бүгдээрээ хажуунаас би лайв хийж идэг минь надтай зураг авахулаад байх чинь тэрэн шиг гоё юм бас байхгүй шүү дээ. Тэгэхээр чин лайв хийгээл ингэж идэг битүү ингээ давхар өөрийнхөө дуунуудыг ингээ лайвдад явсан. За тэр үнэндээ л одоо тэр хэсгийг бол ингээд тэр одоо миний пэйж дээр байгаа доо үнэхээр л зүр огших цаашаа болчихно. Тийм гоё мэдрэмжийг авж яах гэдэг бол өнөөдрийн миний гэж хэлэхээс илүү ард түмний төмөө олны энэ их гоё итгэл найдвар надад шингэсэн том хүч энэ дуунуудыг өдий зэрэгтэй явуулж байна л гэж би зөв боддог.
Гайхамшигтай шүү дээ. Та түрүүнд бол хамгийн их хэлж байгаа нь чин сэтгэлээсээ байх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж байна. Хоёрт танаас би нөхөрлөл гэдэг зүйлийг маш их үнэлдэг хүн гэж зөвхөн дүгнэдэг. Тэгээ тэр нөхөрлөлийг үнэлдэг үн цэнээсээ та өөрөө эргээд маш их зүйлүүдийг олж авч чаддаг байх гэж бодож байна. Чин сэтгэлээс гадна олон зүйл бий л дээ. Тэр болгоны чинь ил гаргаад байхгүй шүү дээ. Тэр болгоныг одоо би тэгсэн гээл нэг зарим үед чимээг хүн шиг нэг хаяа нулимс гарахгүй байна. Тэгээд тэр хүнд одоо ингээд чин сэтгэлээсээ тусалсан үед тэр хүн буцаад надад чин сэтгэлээ зориулж чадсан үед би тэр их гоё мэдрэмжийг авдаг. Магадгүй би өөрөө хүн тусгуулж ийж бусдаас тэр сайхан хайр инэрлийг би хүсэн шүү дээ. Тэгэхгүй нэг өөрийгөө би гэдэж болохгүй. Эсвэл дандаа би авах хэрэгтэй юм шиг. Би авах хэрэгтэй юм шиг байж болохгүй. Одоо би жишээлбэл ингээл өөрийгөө би хилдгүүл болохоос продюсерын бэлэн шүү дээ. Уг нь бол уг нь үү гэж. Тэгээд маш олон дуучдыг одоо би яг гардаж тоглолтыг нь хийж, дуунуудыг нь хийж өгч, ёстой маягийн 100 төгрөг бараг шахам авахгүйгээр би өнөөдөр ингээд олон дуучдыг би бас тэнд хүргэсэн юм байл. Тэгэхээр одоо яг нөгөө би гэдэг үгний цаатал дотор сэтгэл яваад байгаа юм л да. Түүнээс би гэж хэлж болохоор байгаа юм. Одоо яа тийм хөгжмийн зохиолч, продюсер, бараг л одоо тим гэдэг ингээд хэлж болох юм байлээ. Би яста би гэд хэлэхэд ямар ч хамаагүй би залуучуудтай би ажиллахыг хүсдэг. Гоё л хоолойтой сэтгэлтэй л байх хэрэгтэй. Одоогийн залуучууд нэг алдаа байгаа. Бас нэг сайхан дуу хийл гэж аваад алга болчихно. Хаа явж байгааг нь мэддэггүй. Анх орж ирэхдээ их гоё орж ирдээ дээр чинь. Ахаа туслаарай. Ахаа бараг орж ирэл аяг шаазуугаал. Бараг л орж ирсэн хүн амтнд ингээл копи мопи хийж өгөөл ингээл яста бараг л нэг 3-4 хоног нэг сар бол байна. Дуугаа автлаа. Дуугаа аваад дуулаад дуслаа маргааш байхгүй болчихно. Тэгээд нөгөөдөг чинь дахиад цаашаа явахгүй юм чинь. Тийм шүү дээ. Би тэр хүртэл хуурддаг л байхгүй да. Яг над шиг бас байх ёстой гэдэг юм бас хүнээс нэхэд би тэрийг авч чаддгүй юм байна. Бас хаяа гомрохох үе гарна тийм ээ. Би одоо гон тэгсэн шүү дээ. Яагаад энэ хүн надад хариу ингэж байгаа юм бол? Би нөгөө яг одоо нэвтрүүлгээр дамжуулан өмнө гэсэн танд хэлсэн л дээ. Гэтэ одоо нэвтрүүлгээр дамжуулаад хэлэхэд би танд баярлаа гэж хэлмээр байдаг. Тэр нь яг би учиргүй мундаг уран бүтээлч бол биш. Хэрнээ та миний ингээд нэг хідэн шүлэг өгснөөс нэг дуу олгосон шүү дээ. Гэтэ би тэрийг надад одоо ийм ганцхан одоо дуун дээр би ингэж гоё мэдрэмж авч байгаа юм чинь та тэр олон дуу тэр олон хүмүүст хүрэх болгонд та өөрөө ямар их гоёор цэнэглэгдэж идэг болтоо гэж би боддгийн. Дандаа бас нөгөө талаараа жоохон атарах гэж байна. Олон хүмүүсийн хайр тийм ээ. Олон хүмүүс дандаа баярлалаа гэдэг үг хэлнэ шүү дээ. Тэр бол үнэхээр гоё юм байлээ. Би бол анх удаа яг ингээд одоо дууч хишгийн манд бидэрт ингээ урилга өгөөд очиод ингээ сонсоод тэр дууг тайзан дээрээс дуулахад тэнд одоо зэрэгтэлд байгаа бүх хүмүүс хамт дуулж байгааг сонсож байгаа. Зүгээр энэ ямар гоё мэдрэмж вэ гэж бол үнэхээр тэр моментод би дотроо ч гэсэн ингээл танд бүр ингээл аявих баярлаа гэж ингээ өөрийнхөө хувьд бол бодол байжсэн. Тэр сансан сэтгэл гэдэг дууны шүлгийг жишээлбэл одоо манай ихнэр асуулыг сони үг байна шүү дээ. Сансан сэтгэл хэнийг санаа чи юм дуу хийчих вэ гэхээр яруу найрагчсэн асуул гэдэг. Би бол аян нисэ гэдэг. Тэгэхээр яг энэ тухайн дууны шүлэгний өнгөс өөрөө дотор нөгөө нэг ямар чи гэгэлцсэн үедээ тэр сансан сэтгэл гэдэг шүлгийг л ütсэн байхгүй да. Гой залуу байх та ч юм уу. Тийм үү гой ингээл ёстой нэг идэр залуу байх та гэдэг шиг хийцсэн учраас одоо ч бид нарыг хөшөрсөн болгол байна л да. Тийм. Гэхдээ тэр гэгэлцсэн сэтгэлээр тэр дуу сансан сэтгэл гэдэг дуу гарсан байгаа байхгүй. Магадгүй 50-50-аас 60 насны хооронд сансан сэтгэл гэдэг дуугаар бол уянгийн дуу гарч магадгүй шүү дээ. Тийм. Нилээн тэр дээр үеийн тэр бол дуу бол одоо яг энэ шиг асар олон дуу байна. Та гитар аваад ирсэн шүү дээ. Таас өөр айгу гоё дуулт шүү дээ. Та манай нэвтрүүлэг зориулаад гоё дуу дуулж өгч. За энэ хүмүүний сайхан хайрыг гэдэг дуучин банзрагт болсон. Энэ 90 өнгөрсөн жилийн хувьд бол маш их одоо хүмүүст хүрж байгаа. Бас нэг сэтгэлийн сайхан дуу. Тэгээ олон гоё дуу хийсэн ч бай. Одоо сэтгэлээсээ бас их олон
олонд хүрч байгаа тийм дуу юм болов гэж би бодож байгаа. Хүмүүний сайхан хайр гээд энэ нэвтрүүлгэнд бас ингээд өргөдөд оролцож ийн гэдэг чинь бас та нар ингээд чиний одоо санаачилж байгаа энэ сайхан нэвтрүүлэгч ч гэсэн бас ингээд надад бас нэг чин сэтгэлийн хайр болж ирж байна. Намааг бас ингээд яг олон жилийн дараа ч гэсэн ингээд уулзаад ярих тал надад дэндүү гоё сайхан байна. Баттуул гэж ихж ирсэн. Тэгээд сайхан нас биеинд хүрсэн сайхан залуугаа би алдчихлаа. Дандаа ингээд хүн тусуулж явдаг тийм их гоё сэтгэлтэй хүүхэд байсан юм аа миний хүү. Тэгээ одоо нэг 2 хүүхэд нэлтлээ энэ төр гээл аюух гоё юм хийсэн лээ залуул тэгэл хаддаг самбаа бариад л. Тэгээд тэр сайхан хүүхдийн одоо зүрх сэтгэлийг ингэж агуулсан тэр хүүхдэд одоо хоош тийм ээ эргээд энэ дуу Монголын ард түмэнд тэр хүүхд шиг тийм сэтгэл гаргасан олон хүмүүс байгаасаа гэж энэ дуу бас төрсөн болов гэж боддог. Тэгээд хүмүүний сайхан хайрыг итгэдэг тулъя. Үндэс бүхэн урган дэлгэрэнэ ойлох дуулхан ч жаргал шүү дээ вимсэн сэтгэлээ хураар аргадаа үлдэх мөрмөн сэвгүй байгээ Очрон бодорой хорвогийн амгалан сайхны умуртад энэрэ хүмүүний сайхан хайрыг За энэ сайхан одоо үйл хэрэг одоо нэг хүний сэтгэлийг одоо ингэ бүтэн яриулж дотор нь байгаа юмыг уудалж ирэлнэ гэдэг бас их авьяас л баг л та. Бас чамд бол амар том авьяас байна. Угасаа ч байсан оноод өч мундаг. Тэг энэ чин сэтгэлийн ярьслага байна. Чин анх удаага би ч одоо ингээд цагаан сараас хойш ярьслага өгч байгаа. Тэг энэ сайхан үйл хэрэг чинь бас мөнхөд гоё гэрэлтэй байг. Танай хамт олонд бас аз жаргалыг хүсье. Хийж байгаа үйл нь дандаа цагаан байгаасаа гэсэн юм өрөөлөг тавьж байна. Тэгээд энэ нэвтрүүлэг одоо очих өдрийн мэндийг дахин хүргэе тийм ээ. Тэгээд баярлалаа, амжилт хүсье. Энэ болохоор Номуудаа Home гэдэг үндэсний үйлдвэрлэгч компани байгаа. Тэгээд танд бас танай гэр бүлд хамгийн аз жаргал, инээмсэглэл болгоныг бэлэгдээд гарын бэлэг өгч болсон байна. За манай нэвтрүүлгийн дэмжигч. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ намар таны тоглолтын дээр олон хүмүүст олон сайхан дууг хамтдаа дуулж баярлахыг ерөөл тавья. За баярлалаа.